Сайн байцгаана уу? 2025 оны GeoGebra өдөрлөгт хүрэлцэн ирсэн онлайнаар оролцож би эрхэм хүндэт багш сургууль үзүүлэгч оюутнууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За би 2024-өөс 2025 оны хаврын үйлрэлт навчаа багштай нэг хувьсгчийн функцийн онол хичээлийг судлан суралцж би бизнесийн сургуулийн 1-р түвшний оюутан ангилан байна. Өнөөдөр би та бүхэндээ микро эдийн засагт GeoGebra-г хэрэглэх сэдвээр ихтгэл тавих болно. За сэтгэлийн маань агуулгын хүрээ гэх юм бол нэг хувьсгчийн функцийн онол хичээлийн хүрээнд бид юу сурав? GeoGebra ашиглан татврын бодлогыг бодох нь за мөн жижиг дунд бизнес GeoGebra-г Excel-тэй туслуулан хэрхэн ашиглаж болох талаар та бүхэндээ танилцуулах болно. За нэг хувьсгчийн функцийн онол хичээлийн хүрээнд бид нэр 16 семинар болгон дээр бодлого аваад явсан. За мөн 31 тараах материалыг ажилласан байгаа. За мөн хичээл болгоны өмнө сорил авагддаг өмнөх сэдвүүдээрээ за түүнийхээ хүрээнд 20-од гаруй сорилыг хийсэн. За 4 бие даалтыг дуусгасан. За мөн хаан ихтэй ажилладаг байгаа. Хаан ихтэйн дээр калкулус буюу 2 том хүүсийг дуусгасан гэдэг байгаа нь харагдаж байна. За тэгээд мөн зөвхөн математикийнхаа мэдлэгийг дээшлүүлээд зогсохгүй GeoGebra аппликейшнийг ашиглаж сурсан байгаа. За одоо бүгдээрээ миний GeoGebra-гийн профайл хэсэг рүү орж харцгаая. За ингээд нүүр хэсэг рүүгээ орж харах юм бол ингэж харагдаж байгаа. За бүх бодлогуудаа ингээд авцсан тэгээд хуваарлаад өгсөн байгаа. Семинарын бодлого, сорил, тараах материал, бие даалт, үзүүлэн, ялцын шалгалт гэх мэтээр. За тэгэнгүүт одоо бүгдээр жишээ болгоод семинарын бодлого руу орж үзцгээе. За семинарын бодлого ингээд ном маягаар хийгээд өгсөн. Ингээд семинар 1, 2, 3, 4 гэдэг дид гарчгуудтай гэсэн үг. За одоо 15 руу ороод харъя. За тэгээд томруулж харахын тулд энэ дээрээ дараад after нэг гэд гарч ирнэ. За ингээд 15 дугаар бодлогыг бодсон байдлаа харуулах юм бол эхлээд яг тэр семинарын бодлогон дээр ямар бодлого байсныгаа зургийн хэлбэрээр оруулаад ирж байгаа. За тэгээд өөрөө тодруулж өнгө бодлого өгөөд өөрийнхөө өссөн өнгө муудгаар өгөөд өөрөө чимэглээд ингээд тодорхойлолтоо бичиж өгнө. За мөн лекцийнхаа сэдвээс яг онлынхаа хичээлийн ингээд зургийг нь дараад оруулаад ирж байгаа. За тэгээд доор нь бодлогуудаа бодоод за хариу нь энэ дээр гарч ирнэ. За тэгээд гарсан хариугаа шалгаад яг энэ бодлогын цаана ард нь юу болоод байгаа юм бэ гэдгийг ойлгохын тулд графика ашиглаж байгаа. За тэгээд графика ашиглаж өгснөөрөө яг бодлогынхаа хариуг давхар шалгана. За мөн дээрээс нь бодлогоо илүү сайн ойлгож өгч байгаамаа. За мөн энэ дээрээ дарж өгөх юм бол 15 дугаар семинар дээр ганцхан нэг бодлого бодоогүй, 2 дахь бодлого нь энэ дээр байгаа. За тэгээд яг саяныхаа дараалалаар ингээд бодлогынхаа өгүүлбэрийг бичлээд, онлоо бичлээд, тэгээд өөрийнхөө хүссэн өнгө бодлогоор өгөөд, өөрөө хүслээд, өөрийнхөө сэтгэмжээр ингээд бодлогоо бодож байгаа гэсэн үг. Тэгээд график оруулж ирээд, за ерөнхийдөө бол семинарын бодлогууд маань ингэж явагддаг. Тэгээд ингэж явагдсанараа болохоор давуу тал нь гэх юм бол сурагч бид нар болохоор нэг лекцийн дэвтэр, семинарын дэвтэр, бие даалтын дэвтэр, сорилын дэвтэр гэж маш олон дэвтрүүдийг ингээд авч явдаг. Ингэснээрээ нурууны бүхтэл үүсгэх мэт эрсдлүүд байдаг. Гэхдээ энэ асуудлыг бол GeoGebra аппликейшн шийдэж өгсөн. Яг саяны харуулсанчлан бүгдийг нь ингээд тус нь ингээд авцсан хийгээд өгөх юм бол илүү эмх зэгцтэй зохион байгуулалттай гэдэг нь харагдаж байгаамаа. За мөн сурагчдын хувьд гэх юм бол хичээлийн ихэнд ингээд цэцгтэр аваад цагаан цаасан дээр ингээд амар хичээгээл ингээд гоёор бичдэг. Гэхдээ явц тунд ингээд хичээлийн ингээд цаасаа ягуулаад бичих тусам нэг баллаа. За яг 2 дахь баллсан дээр за өмнө баллцсан юм чинь за яг дахиад нэг баллцаа зүгээр штэ гэх мэт хичээлийн ихэнд байсан тэр иш хүчээ явцын дунд алдаж эхэлдэг. Харин GeoGebra ашиглаж ихснээрээ болохоор алдаагаа тэр дорнцаад боломжтой учраас шууд тэгж өөрийнхөө эрч хүчийг алдахгүй гэсэн үг. Миний хувьд гэх юм бол анхандаа GeoGebra-г ашиглахад хүндрэлтэй байсан ч гэсэн явцын дунд би ингэж хийгээд сурсан юм чинь одоо дараачийн семинар дээр ч гэсэн энэс илүү гоёыг хий, энэс илүү сайжрыг гэсэн байдалтайгаар хийж өгч байгаа учраас хүүхдүүдийн урам зориг тижээж илүү сайжралтай эрч хүчийг нь алдагдуулахгүй явуулж байгаа юм аа. За дараагийн бас харуулах нэг зүйл гэх юм бол бид нэр явцынхаа шалгалтуудыг ингээд дундаа файл хэсгээд авдаг байгаа. Сая явц дээр нэг 4 хувилбар дээр шалгалт орж ирсэн. Ингээд харагдаж байна. Одоо жишээлбэл 1-р хувилбар руу орж бүгдээрээ үзцгээе. Яг бас ном хэлбэрээр 1-р хувилбар яг ямар бодлого байсан 1, 2, 3 гэдэг нийт 10 бодлогынхаа бүх бодлогуудыг нь ингээд тайлбарлаад өгсөн байгаа. Ингээд хүүхдүүд ингэж бодсноороо шалгалтын материалуудыг
илүү сайн ойлгомжтой харж өгөхөөс гадна гэртээ очиод зөвхөн хичээл дээр гэртгүй гэртээ бүх материалуудаа засаад үзэх боломжтой гэсэн юм. Зөвхөн самбар дээр энэ графикийг ингээд хас илүү гэртээ очиод ингээд яг бүр ингээд ойлгомжтой тод томруунаар харсан нь хүүхдүүд өөрсдөө хянаж ахиц дэвшлээ харах боломжтой болж байгаамаа. За мөн GeoGebra-г ашигласнараа би зөвхөн өөртөө ингээд математикийн мэдлийг дээшлүүлээд зогсохгүй дүүдээ зааж өгсөн байгаа. Бусдад түгээн дэлгэрүүлсэн байгаа. За тэгээд энэ дээр болохоор би 6 дугаар ангийнхаа дүүдээ зааж өгсөн. Параллел зөвлөлтний талаар. За тэгээд эхлээд ингээд дүү маань над руу ингээд бодлогоо явуулсан. За тэгэнгүүт за энийг чи яг гой тайлбарлаад өгөө гэд ингээд GeoGebra-га ашиглаад ботсон байгаа. За тэгээд дараа нь яг энэ ботсныгоо болохоор бичлэг хэлбэр бичлэгээр ингээд яг ингээд өөрийнхөө скрин рекорд хийж агаад бичлэгээ ингээд дүүргээ ингээд явуулсан байгаа. Тэгсэн чинь дүү маань амар сайн ойлгоод тэгээд хичээл дээр бол айгу энэ яг параллел зөвлөлт гэсэн сэдвийнхаа хүрээнд бол 100% үнэлгээ авсан байгаа. За одоо бүгдээрээ дараачихан сэдв болох татвар татаасын бодлогыг GeoGebra ашиглан бодох хэсэг рүүгээ оръё. За микроэкономиксийн үндэс хичээлдэр бол татвар татаасын бодлогууд бол олон тааралдаг. За тэгээд үүнээс нэг жишээ бодлого аваад энэ бодлогыг сонгож авсан байна. Хүн амын тухайн барааны эрэлтийн функц. За ийм нийлүүлэлтийн функц нь ийм байв. Хэрв энэ бараанд 20 төгрөгийн хэмжээний татаас оногдуулсан бол тэнцвэрийн хэмжээг бол татаасын өнгөлөлт хэрэглэгч нийлүүлэгч хоёрын хэнд нь илүү оногдох вэ гэд ийм бодлого байна. За энийг би өмнө улирал микроэкономиксийн хичээл үзсэн учраас GeoGebra-г бол сайн мэдэхгүй байсан. Юусоо мэдэхгүй байсан. Тийм учраас ингээд дэвтэр дээр бол ер нь бол ингэж бодсон байсан. За тэгэнгүүт одоо яг GeoGebra ашиглаад яаж бодсон талаараа та нартай харуулъя. За GeoGebra ашиглаад саяны өгөгдсөн функц эрэлт нийлүүлэлтийн функцээ эндээ оруулаад ирнэ. За тэгээд татвар 20 төгрөг татаас 20 төгрөг гэсэн учраас татаасынхаа оноог энэ дээр оруулж ирж байгаа. За тэгээд үүнээс бүгдээрээ яг бодлогон дээр өгөгдсөн тэнцвэрүүд хааны за мөн хэвлэгч нийлүүлэгч хоёр хэд хэдэн төгрөгний хөнгөлөлт өгж байна гэдг нь харагдана. За мөн GeoGebra-г ашигласнараа зөвхөн 20 төгрөгийн татаас гэлтгүй 10 төгрөгийн татаас яхад ямар тэнцвэр дээр очих юм хэрэглэгч нийлүүлэгч хоёр ямар хөнгөлт идэх харагдана. За мөн татаас гэлтгүй зөвхөн татвар байхад хүртэл татврын дарамт хэрэглэгч нийлүүлэгч хоёрт ямар оногдох вэ гэдэг нь ингээд шууд гараад ирнэ. Өөрийнхөө хүссэн татаасын хэмжээгээ энэ дээр оруулж ирж болно гэсэн үг ээ. За тэгээд бүгдээрээ эндээс дүгнээд хараад үзэх юм бол итгэвтэй боотод ингээд хоёр том нүүр тэгээд ингээд би хичнээн ингээд дурсан ч гэсэн энэ нэг ойлгомжгүй тод биш харагдаж байна. За харин GeoGebra-г ашиглаад зурхад маш ойлгомжтой мөн өөрийнхөө ингээд слайдаар ингээд хөдөлгөөн татаасынхаа хэмжээг ингээд өөрчилж байгаа учраас маш ойлгомжтой, цэгцтэй, гоё харагдаж байгаа гэдэг нь харагдаж байна. За одоо бүгдээрээ 3 дугаар хэсэг рүүгээ орцгоо жижиг дунд бизнес GeoGebra Excel-тэй ахислуулан ашиглах нь. За би өөрөө Эрдэнэт хотын хүүхэд. За тэгээд Эрдэнэт хотод болохоор өвөө эмээ хоёр маань авраг хуушуур гээд цайны газар ажилладаг. За тэгээд би тэндээ болохоор 6 дугаар сараас 9 дугаар сар хүртэл худалдагч, зөөгч хийдэг байгаа. За тэгээд би 7 дугаар ангиас хойш ажиллаж эхэлсэн. За тэгмүүд тэр үед болгонд тулгамдж байсан асуудлууд байгаа. За энэ болохоор зөвхөн тухайн өдрийнхөө л мөнгөнд дүнгээр хязгаарлагдаад за орлого таарсан. За гэл хүмүүс ингээд явдаг. Борлуулалт орлого зардлын тогтмол бүртгэл дүн шинжилгээ ерөөсөө манай компани хийж байгаагүй. За мөн ашиг алдагдлыг тооцох нэгдсэн систем байдаггүй байсан байгаа. За тэгвэл үүнийгээ яаж хослуулж ашигласан талаараа та бүгдтэй тайлбарлая. За одоо энэ дээрээ та бүхэн борлуулалт гэж орж ирээд энэ дээрээ өөрийнхөө хэдэн төгрөгийн он сараа бичнэ 5 сарын 29. Тэгэл за хуушуур 1200 ширхэг хуушуур зарлаа. Салаад 30, ундаа 50. За тэгэнгүүт дараа нь хуушуурныхаа зардлыг өгдлөө сая доор оруулаад ирсэн учраас бүгдийг
Ингээд бүгдээрээ ороод ирнэ. За тэгээ ундааныхаа муу адилхан хийн. За салаадныхаа зардлыг цаанаас Excel дээр томьёогоо өгсөн байгаа учраас шууд гараад ирнэ гэсэн үг. За тэгэнгүүт одоо ажилтныхаа цалингийн дээр бичиж өгнө. Тухайн өдөр хэдэн хүн ажилласан? За 5 хүн ажиллалаа гэж бодоход 400 сая төгрөг. За түүхийн эдийн зардал нь болохоор энэ доор өгсөн нийлбэр дүнгуудээр шууд бодогдно. Өөрөө. За тоог усны зардал 70 сая төгрөг. За нэг удаагийн хэрэгслийн зардал бас гардаг. Уушуурны газарт 100 сая төгрөг. За тэгээд нийт зардал нь бол шууд ингэж бодогдоод гараад ирж байгаа. За тэгэнгүүт үүнийгээ энэ график дээр оруулж ирэнгүүт нийт орлого, зарлага, ашигын шууд бодогдоод гараад ирнэ. За тэгээд үүнийгээ хуулж аваад GeoGebra руу оруулж өгнө. За тэгээд GeoGebra руу оруулж ирэнгүүт ингээд график маань шууд гараад ирж байгаа. Тэгээд статистик мэдээлэл нь бол доороо гараад ирнэ. За яг хуушуурны хамгийн их хуушуур зарсан өдөр хизээ исэн, хамгийн бага хуушуур зарсан өдөр хизээ исэн гэдгийг харж болно. За мөн салаадны хамгийн бага, хамгийн их, бас мөн ундааны адил хамгийн бага борлуулалттай өдрийг харж болно. За мөн дунджаар ер нь хэдэн хуушуур зараад байгаагаа харж болно. За мөн яг медиан хэдүүлгийг бас харж болж байгаа юм аа. За тэгээ мөн үүнтэй адилхан ашиг орлогын график иш оруулаад ирэх юм бол ер нь манай ашиг дунджаар хэд вэ гэдгийг нь ингээд хараад ирнэ. За тэгээд ер нь хамгийн бага ашигтай өдөр хизээ вэ, хамгийн их ашигтай өдөр хизээ вэ гэдгийг нь шууд ингээд график дээр харагдаж байгаа юм аа. За тэгээд энэ график Excel дээр хийгээд тэгээд энэ дээр GeoGebra дээр холбож өгснөөр график маань илүү харагдаад тэгээд ажилчдаа тайлан тавих гэх мэт зүйлсэд ашиглаж болно. За тэгээд өнөөдрийнхөө энэхүү хэлтгэлээр GeoGebra-г зөвхөн математиктэй холбоо зогсохгүй бодит амьдрал дээр хэрэгжилж болдог бизнесийн сургууль буюу бизнесийн хичээлүүд дээр ч мөн хэрэгжилж болох талаар та бүхэндээ танилцуулахыг зорилоо. Анхаарал тавьсан явдал баярлалаа.